морж ирөө та. За мэдлэх гэсэн юу гэж мэдлэх юм мэддэг үү? Амар байна уу гэдэг үү? Юу гэдэг вэ? Амар энөө гэдэг. Бид нар бас тэгстэй л. Аагүй. Юу гэдэг вэ? Амар энөө амлан морж ирсэн үү? Үгүй ээ, би юу гэлээ гэж асууад. Та. Амглан байна уу гэж асуух болов. Хуучин сэрээгүй гэгдэх хүмүүн дээр бууж исэн. Онгодууд нь одоо сүнсэн сэрчигсэн битгээ хэл багшлаад явж байгаа хүн дээр бууж байгаа онгод болохоор одоо өөр л байх бах та тийм ээ. Яах вэ? Илүү сайхан чөлөөтэй дотоод орон зайг сайхан чөлөөтэй мэдрэгдэж байна. Нэг ганц нэг явуулын бодол орж ирж байгааг яс тооцвол. Тэгээд хинхэндээ л шинэ байх болоо да. Мэдээж л нэг их учиргүй өөрчлөгдөх нь хааш. Бихтэн яга тэр мөн чанар гэж юм хадгалаад зарим зүйлсийг өөрчлөх тухайд хичээл болно үстэй. Ойлголоо. Энэ дээр хүмүүсээс уулзахгүй байгаа хэл та. Магадаа олцоод явж байгаа хүмүүс ч байж л байгаа. Өдөр өдөртөө л буух нь тодорхой болж байгаа биз. Тийм ээ. Бэлэн бай гэдэг чинь юу юм? Бусад ажлаа бусад цагт нь амжуулах гэж байгаа шүү дээ. Яг цагийн толгонгууд нэг юм хийж юм байдал. Хүн чинь нэг одоо цагтаараа зөнтөөг шиг байвал тэрийг нэг сонсоод тахвалч цаг нь яг таардаг байхгүй юу? Таарахгүй байгаа бол одоо цаг дээр алгал байна. Хүн ер нь сэрэг цагтаач сэрчгдэх юм. Тэр сэрүүлэг ч хэрэг байх ч юм. Ойлголоо. Нэг тийм хүчээр унтаал хүчээр сэрээд ах хэрэг байдаггүй юм байна. Энэ өнгөрсөн ирээдүйд уядчихсан хүмүүсийг ч нэг одоо цагтаар авчрахч энийг авчих уу? Амархан ажил биш л дээ хүн ер нь юмд их амархан дасаж даддаг. Их удаан хугацаанд элдв цаг хугацаанд амьдарч ирсэн хүмүүсийг одоо цагт нь дасгахч юмыг олон дахин хийхэд л дасна да. Тийм ээ. Тийм ээ. Дахин хийх хэрэгтэй л гэсэн үг. Дахин хийгээд хаар орох юм байна. Тэгээд тэр зөв юм хийгээд явж байгаа хүмүүс цаг хугацаанд яг л сайхан таар. Ажил төрөлж байна уу, ахуй амьдралж байна уу.
тэрийг нэг хүчлээл за тэдэн цаг тэхгүй бол болохгүй гэдэг ч юм биш л. Чинь ажил хөдөлмөр эрхэлж болохгүй гэсэн үг биш. Тэр чинь яг л хийх юм чинь мөн л юм болвол тэр цаг чинь таарал ороод ирнэ. Биш бол таарахгүй шүү дээ. Зөрчилдөх л болно. Янз бүрийн цаг хугацаанд амьдарч байгаа хүмүүс хоорондоо зохилдоо уялдах ч амаргүй л. Тэгтээ энийг зохилдоолон уялдуулах гэдэл байж байгаа түүний нэг хэсэг нь болоод л. Хэн нэгэн хязгаар нэгэн цагт хийж тэр нэгнүүд нь нийлээд олныг уялдуулах. За тэгээд эмч тэмч ёсч одоо тийм шинжтэй юутай хийтэйгээд мөн чанар дуу учраа алдсан бөө хэмээгч лаачт шинжнээсээ салж мөн чанар руугаа явах л болж байна да. Энэ илүү утга учирыг нь таних руугаа чиглэж таарна. Ийм юм бэлддэг, ингэдэг гэсэн ингэх ёстойнуудаас л нэг ховхроод л. Энэ нь ямар учраас яагаад хэрэгжилж байгаа нь тодорхой болоод ирэхээр л нэг биетэй нэг антай мэтл зохирох үз. Аль нь болно, аль нь болохгүй л. Гэхээсээ аль нь шаардлагатай, аль нь шаардлагагүй л. Ёстой дом барагдаад байвал буухгүй л. Сэтгэлээ ослоод бэлэн бол буунал. Хүчлэгдэж буухгүй л. Бид ямар боол байгаа биш. Хүн өөрийгөө хуурч хүмүүсийг хуурч болно. Тэгдэл юм байгаа биз. Биднийг хуурах гэж үү. Тийм ээ. Тийм ээ, үнэн байна. Хүн ер нь хүнээс ичдэг гэж бодож байна. Өөрөөсөө тэрэн ингээ бодчихъя гэж ичдэг гэж бодож байна. Юу нэ? өөрөөсөө ичдэг юм болов. Өөрийг чинь харж байгаа үнэнүүд бий. Өнөөхөө дээдсүүд, сүнсгэлүүд. Тэдний хараанаас тэр худлаасаа ичээд байгаа л хэрэг. Тэглээгээд харахгүй юм уу? Тэгэл яхаа өөрөөсөө л ичиж байгаа л хэрэг л дээ. Тойлонд харахтаа ч өөрөөсөө ичих юм. Тийм ээ. Тийм байна. Үнэн байгаагаа харж чадахгүй шүү дээ. Мөрөөслөө харах сонирхолтой. Бодтой байдлаасаа зүгтах. Талент харахаас ч зүрхшээж амьдарч байгаа. Тийм худал юм болвол амьдрал эргэн тойронд битүү хол хурмаг л эргэлдэх үз. Хүнээс үннийг хайж яах? Худал хуурмгаар амьдрахаар дотроос үннийг хүсэж байгаа болохоор хүмүүс тийшээ тэмүүлдэг юм болов.
удаан худал хуурмаар амьдрахаар өвдөд байх юм шиг санагдаж дотроосоо. Тэр мэдээж өвдөл үннийг хүснэ. Гэхдээ л айдаг. Үндсэндээ талент харахаас эхлэх юм. Байга гарна. Гаднаас хайшд хайсаар л шүү дээ. Гэрт ч нь байна шүү дээ. Талент байна. Гэрт ч байгаа хүмүүст байна. Яг сайхан өөрийг чинь талдаж харуулна. Хаасайг үнэн чинь байна. Дэрэгдээ байгаа үннийг л холоо сайн. Болно гэдэг чинь бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрч байгаа бол ингэж хийе. Одоо ингэ. Шууд гаргалгаарай. Ойлголоо. Тэгэхээр голоод л байгаа бол голох мэдрэмж төрөөд л байгаа бол бодит байдлыг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа юм байна. Тэгвэл бодит байдлаа хүлээн зөвшөөрөх дээрээ яг одоо ажиллах хэрэгтэй юм байна гэж харж болох юм байна. Гэхдээ яг цагаа тулахаар бодит байдлаа хүлээн зөвшөөрөхөд болох юм байна гэж бодовч зөвшөөрөгдөж өгөхгүй байж бас болно шүү дээ, тийм ээ. Бас тийм амархан болчиход байх чинь биш ч гэж болно. Хүмүүсийг нь голсоор л дундцаадаг да. Өөрснийг өөс юмны тойлуулах. Байга үндсэнээ хайрлан хүлээн зөвшөөрөх. Талархалтай байхаа бас гоо сайхан. Ямар ч нас, ямар ч байдал. Хүмүүс боломжийг мөрөөсөл болгоч. Боломж бол ашигладаг үсттэй. Тэгэл зүгээр л мөрөөсөл болгоод хараад л гоё юм аа гэж шагшраад шүүрс алдаад л сайхан юм аа ийм ч байсан бол миний байж байгааг хараа гэж болоод л. Энэ нэг чирээд явахгүй байгаа хүмүүсээс өтөр салж сурмаар байгаа. Чирнэ гэж юу юм? За энд ингээд тусалчихсан тэгчихсэн ингэж байлгуудаа тэгч байлгуудаа за ингээд ойлгоч байлгуудаа ухаарч байлгуудаа гэдэг. Хөөх юм ингээд. Уршаач иргэсэн биш хоошоо чирэгдэн дээ. Заримдаа сайхан зөнд нь орхиж өөрт нь орон зай гаргаж өгөх хэрэгтэй. Найдах хүн байхгүй бол өөрөө хийн шүү дээ. Одоо бараг найдагдаад байвал хүнд суралцах замын бөглөөс болоод байгаа ч юм шиг тийм ээ. Тийм ээ.
эргээд нэгцхэн цаг хугацаанд огтлолцсон. Тийм тавилан заяан байдаг юм бол. За ойр дотны хүмүүстэй угаасаа огтлолцож л таарна. Тэгтээ хүнд л нэг өөр ингэсэн орон зай цаг хугацаа хэрэгтэй л байх юм да. Тэгээд нэгэнд хэд наалтцаачих юм. Өөрснөө сайхантай ухаанаа дээгээд очир таахан яваад байлч та хамаалал сайн л үз. Нэгэндээ найдсан, өрөвдүүлсэн, хох өргөч царайлсан, нэг юм хамаарсан, шалтгаалсан, нэг зууралдаад тэрийгээ тэгээд нэг юм хамтран амьдрал, ханжсан ижилсэл, найсан нөхөрлөл юу ч гэдэг юм. За би нийтэд хандаж ярьж байгаа шүү. Дараа нь сонсох учраас. Алгалаа. Одоо энэ ерөнхийдөө л асуудал болчиход байгаа юм. Өнөөх л нөгөө бие даах хэрэгчлөөт байдал энтергээд яах гээд байгаа юм. Өөрснийх мөн чанарыг тодлох гээд байгаа. Тэгээд энэний тул бүгдлийн нэг харилцан хит хитсэн хамаарал, найдлага. Нэг нэгэндээ найдаад ахар залхуураад байна шүү дээ. Тэгээд холдцоо очихоор өчөх гээд гомдолт болоод л нэг илүү янз болоод тийм ээ. Холдсон ч ойртсон ч бидаас нэг их өөрчлөлт гарахгүй. Сэтгэл дээр зүрхэнд нь зэрэг сүнсэнд нь хайрын тэгдээд байж л байдаг. Чи явлаа ирлээч гэдэг ах юм байхгүй. Гэхдээ тийм байвал амраа. Тийм ээ. Тийм шүү. Тийм ээ. Энд нэг дэргэд байж ижил чи надтай хамт болчиход харлаг хэцүү юм байна. Тэгээд холдчихоор чи явцсан гэж би явцсан гэж. Ингээд харилцаа их төвөгтэй болчиход. Тэгээ энэ нэг цугаатай сонирхолтой байдаг гэсэн юм шиг байгаамаа. Тэгтээ мөн чанараа л гээд байгаа юм да. Дадаа. Энийг ер нь бид нар сүүгээ хэлчихэж болно. Тэгтэл далаа цагаан сайхан сонсогдож байгаа биз дээ. Гоё. Хүндэлж байна шүү дээ. Заавал их ёстой мостой биш л байсан байхгүй юу да. За нэг ингээ хэлчихвэл буруудах болов яах бол. Ухаанд хүнийг эрхчлөөгөрнө. Ухаан мутыг ёсорно. Эмэгтгэх. Тэгвэл таарчхаар байгааз тэгж санагдаад байх юм. Тийм ээ яг. Ухаан мутыг эрхчлөөнд нь тавьчихвал жийгүүдээ тийм ээ. Тэгээ эрхчлөөтэй болмоор байгаа бол ухаан суу. Алгалаа. Дог нь та нарын нэрлээд байгаа энэ сүнслэг амьдрал. Яг учрыг нь олчихвол их сайхан байхгүй юу? Бүх юм амттай.
сонирхолтой. Утга учиртай, өнгөтэй, хөөхтэй, гიშгтэй. Гэхдээ ингэх ёстой айдтай, тэгэх ёстой айдтай гэд хүндрүүлээд байгаа байхгүй юу? Зүгээр сайхан сэтгэлийн дуудлагаа сонсоод яамаар иймэр байна да. Тийм ээ. Тийм ээ. Гэхдээ бүр харин эрхчлөөтэй биш гэж. Гэхдээ тэр хоол идэмэр бол идэл. Гэхдээ яадаг юм бүжиглэмэр бол бүжиглээд л. Тэртээ тэргүй энэ сүнслэг амьсгалаар амьсгалдаг болчихсон байхад юм бүхэн л тэр бүхэн л болчихно шүү дээ. Тийм байхад тэгээд хэндний ялгаа зааг тавиад байх хэрэгтэй юу? Тэртээ тэргүй амьсгал нь хүртэл тийм л болчих юм бол энгийн амьдрал юу байна? Бүх юм чинь сүнслэг болчих. Тэр нь сүнстэй, сүнсгүй, сүнслэг биш мэш гэд баахан ялгаад байгаа. Тэгээд хоёр тарт гарч гүү байдал. Тэр одоо цагаар л амьсгалж сураад тэр дуудлага одоо цаг хаашаач дуудаж магадгүй шүү дээ. Тэнгүүт үгүй би одоо сүнслэг энийг хийх ёстой гэдэг. Тэр чинь нэг биш болоод өвчөж байгаа биз. Тийм. Гэхдээ яг юу гэж ойлгоод байгаа юм бэ тийм ээ? Гэхдээ яаж игээд нэг юм ёстороо авчиж хэрчдэг байхгүй юу? Энд ч уг нь ёстойгоос нь салгачих гад үзээд байдаг. Ямар мундаг дээдсээсэн чи ёсондоо оруулж чадах шүү яг бол мэднэ. Тэр нэг жоохон чөлөөтэй сэтгэхэд тэгээд тэр сэтгэлгээрээ зөнгөө сайхан сонсоод тахмаар байгаа юм да. Тийм ээ. Тийм ээ. Гэхдээ тэр нэг зөнгөөр нь орж ирж байгаа зүйл нь тэр мөн чанараа хадгалаад хэлбэр нь ямар ч хийж болно шүү дээ. Заавал нэг юм тойн шиг эсвэл нэг юм бөө шиг эсвэл нэг юм багш шиг байх гэдэг. Яаж игээл нэг хэвэнд очиж цотгогдох гад үзээд байгаа. Яг л тэр хувцсыг л өмсөх ёстой гэдэг. Бүхэн өөр хувцсмөр байгаа шүү дээ. Тэгээ бүгд нормын нэг юм өмсч шалгахгүй үстэй. Тийм шүү. Тэгээд сайхан хонхноор чинь сайхан байгаа. Тийм ээ. Заримдаа хэд их бодолтой орооцолтой сайхан дуу сонсож байгаа. Аялгау. Чимээ. Тэгээд бас ямар ч хандлага байж болно л. Нэг заавал ингэх ёстой мстаж байхгүй дээ. Нэгэнд тэр сүнс сэрчгсэн юм бол тэрний хандлага шигдэж орж ирж л таараа. Заавал уянгалаг найлдаад л эсвэл загнаж занж чадал байх л юм шиг. Тэр тухайн одоо агшинд чинь яг ямар харилцаа холбоо уялдан ажиллаж байна. Түүгээр тэр их шиг
долгиос ч өөрчлөгдөж болно шүү дээ. Уурлуул ууртаа уянгалуул найртай гэл нэг ширхэг ямар хэмжих гээд үзэх. Тэр тусам улаанштай байх хэрэгтэй. Яадаг. Таалагдах алга. Зүгээр л зөвшөөрч байгаа л юм. Өөрт хүчлэх юм биш тийм ээ. Тийм. За одоо олон аашаар аашлна. Одоо энэ нь уурна гэх. Бас тэгж мэдэн шүү. Хүн гэдэг чинь хаяа хөөх амтэн сэтгэлгээтэй болчихно. За одоо бараг амтэн чараад ирдээ. Надаа амтнаас доор юу гэдэг юм бол. Лавл амтд ч нэг муу нэр аваад ах юм бишээ. Тэр юм давгүй шүү. Нэг тийм муу амтан гэж бараг байхгүй хаа. Бүгд өөрснөө зохилдол өөрснийхөө мөн чанараараа л амьдарч байна тийм ээ. Тийм ээ. Тийм байж. Тэгэхээр тэр амтнаас дор малаас дор гэдэг ч бас арай л тэр мал амтныг дарамжлаад байна шүү дээ. Тэр нэг ухаанд нь ухан их шиг өвчгсөн юм шиг гэдэг л харна. Яалтчгүй нэг өвчгсөн амтэн чиг өтөж орхотоод байдаг та. Элчрээд өмхөрөд энэ бараг зохино. Орж ийна. Тэр амьд байхдаа ухан ишг чинь харин ч их өвөжтэй амтэн шүү. Хаалж. Тэр амтнаас дээр гарчих гал их үзэжтэй хөргий. Муудад ирлэх гэж. За нэг утаа нэрч. Тамхи татay утаа нэрийг ямар вэ? Утаа нэрийг гэдэг нь уянгалаг сонсогдож. Тэр одоо татay матай ч гэж үгсэн сорой гэж юм. Тий. Одоо ингээд ламбар бол татаад байх юм л дээ тийм ээ. Та бэрнэ. Бэрчинэ. Ингээд нэг хүн оюун санаа сайхан чөлөөтэй дотор сэтгэл нь сайхан орон зайтай байвал бид чинь их сайхан таатай буух юм байна. Их сайхан чөлөөтэй мэдрэгдэж байна. Хортоо бол хорон үг сонсноо гэж. Танд хэлээр нь л яриа шүү дээ. Тийм ээ. Өчигдрийг бодвол чиний оюун санаа бас аваа нэг бодол нь аваад өгдөж гэж. Өчигдөр нэлээд бодол нь орж ирээд. Гэхдээ өчигдөр өнөөдөр хоёр ялгаатай л да. Гэхдээ нэх бараг мэддэх нь үү яах вэ? Яаж вэ? Илүү хэлж мэдгүй байгаа ч мэдрэмжээр өөр байгаад байгаа нь мэдрэгдээд байна. Мэдрэмж нь танин да. Тэр мөн чанар гэж чимэг чинь нэг нь үгээр биш юм. Тэр мэдрэмжээр л таньж дийлэх баг. Мэдээж үгэн дээр бууж байна. Бичж байна. Гэхдээ ойлгохын тулд мэдрэх хэрэгтэй байна. Тэгээд яг л мэдрэх гэхээр л тэглээд байвал хавхалж ижил орно доо. За.
Тэгээ түрүүний хэлснээр яг сайхан дээр цаг хугацаанууд нь тохироод зохироод явбал амьдрал ямар амттай, ямар сайхан. Тэгээд элдв хорц юм орж ирдэг юм сайхан шат толгойд л гიშгээд гарна шүү дээ. Шат байна гэдэг уйлан донгодоо сууцгах. Нэг юм шингээ гэхээр л бодоод адаг. Тийм ээ. Тийм. Яаж шингээх вэ? Яг асуулт авах нь зөв л дөө. Зүгээр л ажиглал та. Ажиглаж байхад угаасаа нь тунгаагдчихна. Тань нь энэс юм байна. Хэцүү биш байгаа зү. Тийм ээ. Хүлээж авч байгаа харах өнцгчл хэцүү болгоод байгаа байхгүй юу? Тэгвэл тэгээд хоцроод авах хэрэг байхгүй байгаа биз. Тийм ээ. Гэхдээ ингээл ажиглал яваад ахтал болчих юм. Тэгээд нэг юм бодох юм. Тэгэхээр чи ингээд тэгэхэд ингэчих юм шүү. Тэгэд нэг юм 2-3 салаа юм гаргаж бодоо тэгээд эндээ яг төгөрөөд зогсож. Зүгээр л мэдэр. Зүгээр амьсгал. Зүгээр уусан шингээд. Тэгээ сайхан урсаг. Тэрнийг заавал тодорхойлж ойлгохгүй л өөрийгөө нэг хайрцагнаас нөгөө хайрцаг руу хийх гээд учир нь олдно. Нэг үед нь тэгээд тоншоод л ороод ирнэ. Тэгээд яг нэг юм тодорхой барьцтай биш бол ойлгохгүй байна гэж дүгнээд байгаа байхгүй юу? Гэтэл аль нэг хэсэгт аль хэдийн ойлгочихсон. Тэрэндээ итгэл явах хэрэгтэй шүү дээ. Бараг ямар ялгаа байна уу гэж. Тэгээд чэйжилсэн ч тэр заавал тодорхойлсон ч тэгээд үр дүн шимнийхээ хувьд ялгаатай юм. Одоо илүү юм уу? Ялгаа баг зөнгөөрөө л амьдрах шүү дээ, тийм ээ. Тийм ээ. Нэг үг чэйжлээ цаг тутам хэрэглэхгүй шүү дээ. Яг хэрэгтэй үед нь тэр нөгөө тэр хэсэг чинь гаргаад өгнө. Тэрнтэйгээ зуралтаал тэгээд л байж идэл нөгөө агшнууд өнгөрсөөр алдагдаад л. Тэнгүүтээ алдаад байна гэж араас нь харуусаад л. Ста үр түм хар ядаргаа юу да. Ста тэр нэг орооцолцсон утас л ста зовлон доо тийм ээ. Их сайхан цэгцтэй ингээд хилхигдээд явж байхад учиртай юм байна. Нөгөөх нь ингээ орооцолтцсон. Хаагур нь ямар урсгал гүн вэ? Урсгал орох боломжгүй юм байна. Тэгээд нэг бөө мөөг нэг хэцүү болгоод төв цаашаа шүү дээ. Яг энэ агшинд юу мэдэрч байна? Нэг бөөтөө болзаад. Би баяртай тайван байна.
Гоё мэдрэмжтэй. Тэгвэл зүгээр энэ мэдрэмж шүү дээ. Гэхдээ тэр хооронд чинь яг нэг юм сайхан охин гарч ирэх гээд байдаг. Тэр хувцас энд нэг юм наалтур гэдэл. Тийм ч эмээ өвөө гэд төөх цааш. Тэгэл тэдгээр ой тийм ч ийм ч нэр бас энд хэрэгтэй. Тэр үр шим охин тэр сургаалн тэгээд тэр нэг ухаананд л байна та. Тэр хайрна гэдэл. Тэгээ хэдэн баахан л оозон элдв юмар хучаад нөгөө чанар нь бүр цаанаа хумигдаад харагдах юм байж. Ингээд юмыг их төвөгтэй болгоод байгаа юм шүү дээ. Ямар орон зайд ямар утга чанартай юм тэрүүгээрээ тэндээ нэг бийжээд буугаад ирэхээр илэрхийлэл бэлэг тэмдэг нь юу байж болох вэ? Тэрийгээ ингээд нэг хувцас хуйгандан тэгээд тэр нь яг л тэнгэрээ газартаа буулгачихсан юм шиг ингээд л холбоод уйлдан зохироод ингээд шууд хий бийтэй байсан ч хүм мэт яриад л энд хамгийн гол нь ухаан хайран тэр мэдрэмж охийг нь түгээгээд л суухтан биш гэж үтэй. Тэгэхэд л нэг ийм заавал могоо тийм ч залаа байх ёстой мостой болгоод л чиний гар бүдүүн нарийн эсвэл бор цагаан байлаа гэд үүргээ гүйцэтгэхгүй гэсэн үг биш. Зүгээр л энэ хэрэгсэл байгаагийн үүрэг нь юу юм, утга учир нь юу юм бэ? Тэгээ тэр нь яг сайхан антай. Хэрэгцээтэй, хэрэглээтэй. Нэг хэрэгтэй хэрэггүй баахан хог новш авчирч овоолоод хэрэгцээтэй болвол тэр чинь үнцэнтэй хэрэглэгдэхгүй юм бол үнц нөгөө хог болчих нь ямар ч сайхан гоё юм байгаад нэмэргүй шүү дээ. Тэгээд хамаг үнцнийг алдаглуулад тэндээс нь хамгийн гол юмсууд нь хүртэл үнцнийг алдчих. Одоо энэ нэг могоо гэж нэрлэдэг л дээ Монгол энэ хуйган дээр тэгээд могоо хортаал гэдэг юм эсвэл нэг эрүүл мэнд зэнд эсвэл нэг мөнгө төгрөг өгч дууддаг ч гэж байгаа шиг. Надад бол энд хүрэхээр л нэг хөрхөн эрхлүүлчих мэрл мэдрэмжил төрж байна. Надад энэ хатгадаг хортой мортой чамаачаалах. Энэ надад яг жинхэнэ мэт мэдрэгдээд тэгээд би түүнийг эрхлүүлээ суугаад надад сайхан л байна. Өөрч нэг сүртэй ч юм малгал байна да. Энэ байхгүй бол буухгүй гэж. Юмыг нэг жоохон наанта цаанттай нэг жоохон бодоод үзвэл үг нь тийм ээ. Тэгээ тунгаагаад үзвэл. Тэгээ би тэгээд энэ хэрэглээнийхээ ёстойжуудаг модыг мэдэхгүй. Миний харж байгаа хараагаар бол ингэж л харагдаж байна. Одоо судлаад одоо яад. Нэг хотлаа мэддэг юм шиг санаалаа яах вэ тийм ээ. Энэ одоо онгод гэж мэдэхгүй байна. Алгатай юм. Мэддэг юм аа мэдчих болоо юм шүү тийм ээ.
Тэгээ нэг хэрэгслийнх нь утга учирыг нэг тодорхойлцоход тэгээд өөрснийгөө мэддэгт тооцоод мэддэгүүд гайхуулаад эсвэл мэддэг хоорондоо мэтгэлцээд утга учир нэг юм бол тэгээд мэтгэлцэхгүй шүү дээ. Ойлгомжтой. Мэтгэлцээд байгаа бол хэлбэр дээр л яваад. Тэгээд нэг хоёр буу ажилт өөр газар байдаг. Нэг нь хоёр юм дазаа. Нөгөө бол усан тийм бэлустайгаа холбогдно. Байгальтайгаа холбогдно гэж үзээд ийм юм хийчих гэдэг ч юм уу нэг утга учир наагаад хийжэлтэй. Нөгөө нэг нь яадаг юм. Зүгээр магадгүй их могоон дуртай хайртай байсан байж болно. Харилцдаг ойлголцдог байж болно. Тэгээ хийчихсэн байж болно. Нөгөө хоёр маань үхэхэд дараа нэг хоёр бол ач дээр ирэл онгуулчлаа. Тэг өөрийнхөө заасан тэр оноосон утга учираа хэлж өгчлээ. Тэрэндээ тасчихсан. Тэгээ энийг юм байлгамаар байна. Нөгөө хоёр бууч хоорондоо уулзаад утга учир ярьсан чи зөрчилдөх нь шүү дээ. Үгүй энэ чи юм байх хэвээр. Үгүй энэ чи юм. Тэгээд нэг нь мэдтгүй л болж таарна гэсэн. Магалдаад байвал. Тэгвэл хоёулаа зөв штэ уг нь. Гэтэл эцэст хэсгэлэн бит онго бод бит хүний бие дээр бийжин буухад хэрэгжилгүй хэрэгсэл юм. Тэгээд хүний амьдрал дээр ч одоо ялгаагүй дээ. Тарх хувцсанаар орон гэрэл адил хөлөг оноо юу ч гэдэг. Яг эцсийн дүндээ бол чухал хэрэгцээ. Гэхдээ өөрснөө оноос утга учир гэж байгаа. Нэг нь илүү цэлгэр газар амьдрах суртаа байж болно. Нэг нь дулаан уур амьсгалтай жижиг орон зайд ч амьдрах дуртай байж болно. Тийм биз? Тийм ээ. Тэглээгээ тэнэгнийхэн буруу гэж шинэлэх. Бүгд адилхан байх албагүй. Яг нөгөө бас л ёстой н ороод ирдэг байхгүй юу? За би нэг хүний дор орчихгүй хүнээс дээгүүр амьдрахын тулд бол одоо томхон сайхан хаусанд амьдрах хэрэгтэй ч гэдэг юм. Өөрөө өсөхгүй байгаа нэг хамаагүй зүгээр л тэгвэл их гоё болно л гэж бодоод байгаа ч юм. Хинд юунд ямар хамаатай юу гэж харагдах нь хамаагүй зүгээр л өөрөө тэр газар магадгүй тэр хаус юугаа ч гэдэг юм. Амьдрахыг хүсдэг байж болно шүү дээ. Чин сэтгэлээс
өөрт нь их таатай, тухтай, аятай. Тэндээ байхдаа илүү өргөн цар хүрээнд сэтгэж чаддаг ч юм. Яагаад байж болохгүй гэж. Тэгээ тэр сайхан хүсэж мөрөөдөж байгаа мэдрэмжээрээ тэр мөрөөдөлтөө багаар ч юм уу ахиц гарган хөгжиж байгаа тэр урамшлын мэдрэмжээрээ бусдаа бүтээлэн түгээсээр тэлж хөгжиж байгаа бол энд буруутгах зүйл үгүй шүү дээ. Тэгээд тэр хүмүүсийг хохироогоод хүний хамаг ямиг нь завшиж үр шимийг нь сорж за тэр мэрийг чамар тэр нь зөв гэж бол яриаггүй шүү. Бусдаа сайхан бүтээлээр үр шимээ түгээхийг биш тэр хамаг үр шимийг сорж өөрөө тэгж түүгээрээ шунлаа гүйцэлдүүлж байгаа бол бас өөр хэрэгэлтэй. Олон хүмүүс сайн амин эрчим тэр сэтгэлийн баяр ёслолын түгээчгээд тэр сүнсийн сэтгэлийг тайтгаруулж баяр ёслолтой болгоцгоо түүнийхээ үр шимийг хүртэж байгаа бол энэ аятай зүйл тийм үү? Тийм ээ. Тэр хүний сэтгэлийг сайхан дүүргэж өгнө гэдэг чинь өөрөө сэтгэл дүүрхийн цандан шүү дээ. Хүн чинь нэгэндээ хэрэгтэй үнцэнтэй гэдгийг л мэдрэхийг хүсэж байгаа. Гэтэ чамд хэрэгтэй зүйл юу вэ гэж энэ хүмүүст тэгээ бусдаа яг л тэр хэрэгтэй зүйлийг нь хангаж өгч чадж байгаа хүмүүст л амжилттай явах шиг тийм ээ. Тийм ээ. Зарим нь хэрэгцээгээ мэдчихэн зарим нь мэдэхгүй шүү дээ. Ойлгохгүй гэж бол. Юу хүсэж байгаагаа ч ойлгохгүй гэж бол. Тэрийг нь мэддэг бол мэдрүүлэх. Тэгвэл хүн чинь мэдрэн штэ энэ мөн байна. Таньдаг байхгүй юу? Би энийг л хүсэж байсан юм. Баярлалаа. Эсвэл зарим нь мэдж байгаа юу хүсэж байгаа. Тэгээ тэрийг хайна. Өөрт нэг яг сайхан яв цав нийцсэн зүйлийг хайна мэдэж. Тэрийгээ олвол таньдаг байхгүй юу? Энэ мөн байна. Биш байл энэ биш байна. Гэтэ жоохон төстэй байлаа. Тэгээд тэр нэг хэрэггүй байхад нь хэрэгтэй байх гад үзэж тараад байгаа ч бас их тийм мэдээ тийм ээ хүнийг тэгж дарамтлж зовоогоод төгөө цааш. Энэ багштай чиглүүлэгчтэй сайхан асуух хэрэгтэй шүү дээ. Би юу хүсэж байгаагаа мэдэхгүй байна. Эсвэл би ийм юм хүсээд хэрэгэн тэрвшигч. Хизээ нэг хэрэгтэй юм унаад ирэх бол гээд яваад байвал бас хэцүү дээ тийм ээ. Тийм ээ. За тэгээд нэг юм асууя л та. Шууд хариулж болно. Эсвэл шууд хариулах юм биш үү? Тухайн хүний асууж байгаа асуулт нь яв цав хариулт гэхээс илүү утга учирыг илүү ойлгохыг хүсэж болно. Тэр асуултын цаана
өөр асуулт байж болно. Үсээд байгаа. Гэхдээ тэр асуултынх нь цаана асуусных үндсэн дээрээс цаанаас нь олоод харчих болно. Чи ингэж асуулаа гэхдээ тэрний цаана чи ийм юм мэдхийг хүсэж байгаа юм байна. Гэтэ энийг заавал хэлэхгүй ч гэж болно. Тэрийг мэдчихэд таньчихад тэрний чинь дагуу хариулж яж болно. Эсвэл зүгээр сэжүүр хэрэгтэй байсан гэж болно. Тэгвэл тэр сэжүүрийг нь өчг. Тэр тойруулаад л авил нэг тийм сэжүүрлөгөөд өөрөө тунгааж олоод гэдэг юм. Өөрөө заавал тунгаах шаардлагагүй зүйл байвал тас итлэн шууд хэлээд өгч. Тэгэхээр альва онгодууд энэ дээдсүүд эсвэл багш ч юм уу тийм ээ хариулт нэг иймэрхүү байдаг байх нэ. Тэр тойруулаад л бүр хэлээд л яхаа шууд хэлчихгүй мэлчихгүй гэдэг шүү дээ. Нөхөр минь чамд тэгж шууд бэлэн юм өгөөд авчиж угаасаа нэг бэлэн юм л дуртай юм болчих гээд байна да. Угаасаа тийм ч байгаа даа. Тэр их ч нэг өгшөлчмээргүй л байна да. Эсвэл мэдэхгүй бол бас нэг сайхан тойруулна тийм ээ. Эсвэл мэдж байгаа хэдиж булзааруулж байгаа бол бас тойруулна. Хулгай ичээд хулгай хийсэн үг ингуутлаа. Ер нь бол хулгай гэдэг чинь гэдэг тийм ээ. Юусан бэлээ гэдэг. Тэр ч яг тиймэр сайхан юм шүү. Би нэг хүчилж сэтгэл гаргаж байгаа хүн л бусдаас хариу сэтгэл нэхнэ л гэж хэлмээр санагдаад байна л да. Тэр өөрөө аандаа урсаад гарч байгаа зүйлийг бол хүн тоолоод суудахгүй л байх тийм ээ. Тооцоолж гаргаж байгаа боловч тооёс хорн нэхэж таарна да. Тийм ээ. Тэгтээ хүний сэтгэлийг хөсөрдүүлж болохгүй л дээ бас. Тэр ус цацаад л тэр хөсөрдүүлээд тэр талархалгүй байдал хүний бас уран зэргийг мохоодог да. Хүний тэр чин сэтгэл гэдэг зүйл мэдрэгддэг зүйл баха. Нэг хоёр хүн байл. Нэг аль би ингэж үгүй. Тэгээд үгүй. Одоо сэтгэл гаргаж байна да. Нөгөө талаас нь хоёр хариулт бай. Нэг нь баярлаа. Тэгвэл би энийг ингэж. Нөгөө нэг нь тэгдэг үйлчилдэг. Нэг сэтгэл гаргаж ингээд хамаг ямиг нь хийж өгөөд өөрөө хийчих юмыг нь өртлөнгээд тэгээд гууг багт чинь ингээд нэг цаанаа нэг юм нэхэлтэй тийм ээ. Юу ч хүсэж байгаа нь мэддэхгүй. Одоо юу хүсэх бол юу аавна гэх бол яах бол гэж бараг сэрэмжилмээр. Нэг талдаа болохоор үнэхээр их талархал мэдрэгддэг шүү дээ. Нэг талархчмаар. Нэг цээж мэжин сонирн болоод тэр яг нэг юм мэдрэгддэг л зүйл байгаа юм да. Төсөөлөгд чинь би нэг ядмархан жишээ татчих юм. Төсөөлөгд байна. Орж ийн. Хүмүүс жоохон ялахгүй байгаа л санагдаад байдгийн. Өөрснийгөө сэтгэл гаргаж ийн гэж бодоод идэг.
Гэтэ хариу хүссэн байна, хариу хүсээгүй байна гэдэл хариу нэхэлгүй нөхцөлгүй хайр өглөг гэж нэг багахал юм болоод идэх шүү дээ. Үнэхээр чин сэтгэлээсээ өгч байгаа хүний юмыг авахар буцаагаад юм өгмөр гэдэг юм. Юу ч хамаагүй ямар нэг юм өгмөр тэгж бүр хүсдэг баярлан талархна. Нэг өөрийгөө хүчлээд эсвэл нэг хармын сэтгэлээр өгж байгаа хүний юм бүр амаргүй байдаг тийм ээ. Бараг авчингуудаа харамсаад л гайгүй байгаа. Сэжиг төрөл. За тэгэхээр ямар та хүний яг чин сэтгэл бодлоо мэдрэгддэг байх нь. Тэр зөв мэдрэх үед нь. Тэр мэдрэмжэндээ л одоо итгэж тарах. Тэгээд энэ хүнээс юм авчаад буцаад юм өгмөр болоод л одоо энэ хүнд юу хэрэгтэй бол гэдэл нэг ярьж хайдаг шүү дээ. Тэр хэрэгтэй байгаа нь өгч хийсэн гэдэл. Энд л нэг чин сэтгэл өндөртэй таа. Нөгөө талд нь за одоо хариуд нэг юм өгөхгүй болохгүй дээ. Өх ёстой болсон баг та. Одоо яана юугаа өгнө. Таны сонсогдож байна уу? Тань сонсогдож байна. Гэхдээ нөгөө хүн үндэ нэг муу санаад л өгöd байгаа даа ч юм биш л дээ өгнө. Тэгж муу санаж байгаа юм бас байгаа. Гэхдээ нөгөө хүн юу хүсэж байгааг ч мэдэхгүй л байгаа байхгүй юу? Эсвэл ялгахгүй байгаа. Үнэхээр чин сэтгэл нь хоосроод төөрчсөн байдалчсан явж байгаа ч юм. Тэгээ яг тэр хэрэгтэй үед нь яг тэр хэрэгтэй зүйлийг нь онж барьж өгнө гэдэг ч бас нэг ухаан л байгаа шиг. Нэг тийм шаардлагатай биш ч юм уу илүү хүслийг нь тэтгээд өгчвөл тэгээ дахиад нэхэндээ тэгээд найдах. Тэгвэл тэр гэр орондоо нэгнээсээ байнгын хамааралтай эсвэл тэр ажилд юунд очиод хамааралтайгаа байгаа хүмүүс нэгэн дээр нь илүү юм өгöd ашиг тийм ээ. Эсвэл сайхан ажлаа хуваарлаад авчих юм шүү дээ. Үүргээ. За чи та энэ нэг нь хийн би энэ нэг нь ингээд арга одоо даагаад арга цаагаад явъя юу ч гэдэг. Ингээд тал талаа нөхөд ингээд дүүрэн болж байна. Тэгвэл нэг юм харилцаа хамтрал болчих واخа хамаарл гэхээсээ илүү. Тэгэд чи өөрийнхөө үргийг биелүүлэх нь чиний хариуцлага тийм ээ. Тийм ээ. Яагаад гэвэл тэрийг өөр хүн хийхгүй тэр өөр ажилтай. Хэн нь юу хийх нь тодорхойгүй болохоор л тэгээд таарснаа хийгээл тэгэл хийж чадах байсан ч хийхгүй болоод тэгээд ингээд утга замбраагаа л таа. Тэг аав нь аваа хийж нээжээ хүүхэд нь хүүхдээ хий даа гэд хэлчихмэр тийм ээ. Тэгтээ хүүхэд ч гэсэн барлаг биш шүү гэд бас нэг яах вэ тийм ээ. Сануулчих ч болно шүү. Би бас нэг хувь хүн байгаа.
Тэгээ миний амьдралд оролцохгүй юм бас байгаа шүү. Ийш та нарын амьдралд оролцохгүй юм байгаа. Энийг мэдцгээе. Ингээд шудраг ярьчих болдог бол амраа. Дааж тэгж чадахгүй тийм ээ. Нөгөө сэтгэлийн бодож шүт. За айгу бол гомдчихно модч. Дааш юм байж та. Тэр гомдчихно гэдэг харилцаал хүмүүсийг холтоход байт юм да. Улам их нуун л гэсэн үг шүү дээ. Харилцан солилцоо авахгүй сөүлдөх хулгуурмаар дүрсгээд. Тэгээ аль нь сэтгэлийн бодож байгаа юм. Хулгуурмаар дүрээдэл тэр сэтгэл улам хоосрохгүй гэж үү. Тийм шиг санагдах нь яах нь. За нэг өнд та сар 70 цаг. Харин яах вэ? Мэдтгүй. 70 цаг. Чамааг нэг шидэд өгчих юм болов уу ш найдлаа. Эч стэрэндэ мэдхээ очих. Юу хүртмээр байгаа ч мэдэхгүй. Гэхдээ энийг хүртмээр байсан юм шиг ч юм уу? Дайжгүй ч юм уу? Мэдхгүй. Дараагийн удаа чи надад сонгоод өгөөрэй заа юу. За. Алглаа. Энийг аваа. Чи тэгтээ намайг ямар утгатай хэлснийг таньж чадгүй. Ойлгосон сая хэрэг яг миний ойлгосноор бол би танд сонгоод өгөхөд та уусны хатар би 70 цагаанаа хөтмөр байсан юм бэ эсвэл шар цагаа хөтмөр байсан юм бэ гэдээ ойлгох юм бэ? Үгүй дээ. Тэгвэл би арай өөр талаас нь бодсон. Би юу хүртмээр байгаагаа мэднэ. Би чамайг цаашлуулсан. Гэхдээ чи цаашлуулж байгааг ялгасангүй юу? Ялгаж сая чадаагүй байна. Ядаж би хүнээр юу хүртэхээ заавалуулахгүй шүү дээ. Тийм. Тэгвэл би яаж хүнд өөртөө эзэн байхыг хэлж өгөх вэ? Сануулж өгөх вэ? Би үнэхээр эргэлзэж байвал асууна. Би хариултаар чинь шийдвэр гаргахгүй. Би зөвхөн хариултыг чинь сэжвэр болгоод тэгээд өөрийнхөө хариултыг өөрөө олно. Чи хэний ч өмнөөс шийдвэр гаргах хэрэггүй. Чи зөвхөн санаа бодол мэдрэмжээр хуваалцсан. Хүний өмнөөс шийдвэр гаргах гадайвал тухайн хүмүүс чамаас хамааралтай болж гоёдно. Яг уу чамтай оруулж хамааралтай ойрхон байл сайхан л та. Тэгтээ чи хүний ухаарах боломжийг идэж байгаатай адил юм шиг ч. Өөрөө ч мөн шийдвэрээ өөрөө л гарга. Хүний өөр бүү шийдвэр гарга. Хүмүүсээс ямар ч үг хэл зөвлөмж тушаал юу ч ирсэн ч
чи өөрөө л шийднэ. Түүнийг нь хийхгүй бэ. Буруудсан ч зөвдсөн ч хамаагүй. Эцэст нь чи өөртөө баярлна. Өөртөө эзэн болсон. Хүсэн хүсээгүй алдан штэ, оно штэ. Энэ бол амьдралын зайлшгүй зүйл. Алдахгүй хүн гэж байхгүй шүү дээ. Тиймээс өөрөө шийдвэр гаргасан нь илүү дээр байгаа эцэст. Тэргүүл яасан ч л алдаж оноо. Гэтэ эцэст би өөртөө эзэн байна. Хүн нэг шүүмжлэл хилээд л ороод ирэхэд за нэг ингэж сууж ивэл сайхан уу, тийм ээ? Тийм байна уу гэдэл. Яана одоо гэдэл. Тэгэл яана гэдэл ирэхээр яах вэ? Нөгөө хүнд чинь удирдлага гарт нь орчиж байгаа. Одоо тэгээд тэр хүний дахиад юу хэлхийг хүлээн шүү дээ. Яах хэрэгтэй вэ би гээ. Нөгөөх нь нэг юм хэлнэ. За тэгье. Тэгвэл би тэгье. Ой над гэрт чинь эзэн байна уу? Эсвэл ихний өнцгтэр за чамд тэгж харагдаж байгаа юм байна. Надад болохоор ингэж харагдаад байна. Тэгэхээр тийм асуудал байна уу? Шүүн тунгай бодтоор байгаа юм бол энэ дээр яах хэрэгтэй? Гаргалгаа олъё. Энэ асуудлыг шийдэе. Тэгээд таргалчаад л нөгөөтгөндөө санаа зовоод очиод асуул хийж чадахгүй тэгээд өөртөө хийнэ гэж бодлоо яриад л ингээд баахаа явцсан. Тэрнийхэн төлөө ойлгохтой юу ч хийгээгүй. Зүгээр шаналсаар байдаг. Тэрийг очиод нэг хүн хэлчихнэ. Тэгэл харин тийм ээ гэдэг. Тэгэл өөрийгөө буруутгаал. Гаднаа нэг шалтгаан болж хэлчихнэ. Энэ нөхцөлд яаж орднаа эзэн нь яах вэ? Хаана? Өөртөө эзэн байхгүй юм шиг. Зүгээр хараад сууж идэг. Тэгээд за би ч уг нь фитнест нь явбал турчин л та. Эсвэл мөнгөтэй болоод нас засалд орчин л доо гэдэг ч юм. Энийг амархан бодвол. Тэр өөрийгөө аргацаачгаад л. Тэгсэн мөртлөө цаанаа л нэг шаналлтай. Нэг шийдэг асуудал нь салахгүй байгаа байхгүй юу? Нэг шийдэхийг шаардаад л хөө эзэн. Энийг эрүүл мэндэ одногаа хөө. Нот харин тийм ээ гэдэл яваад. Одоо бүр амарч таваа би травматай болохоор одоо ингэ явж байгаа. Юм сайхан ашиглаж чадах юмд. Одоо энэ травма ангаа хүчнэл арга хэлбэрүүд гарчлаа шүү дээ. Тэгээд тэр лугаа чихээ сууж байгаа бол одоо хогчн л ихээс явах тийм ээ. Тийм ээ. Би яагаад энэ асуудал дээр үнийг бодтоор хүлээж аваад хүлэн зөвшөөрөд энийгээ засахын тулд ямар нэг шалтгааны үндэс угийг хайж ирэл хагуул хийхгүй явсан юм бэ? Би яагаад өөртөө анхаарахгүй байгаа вэ? Энд дээр яагаад дөрвтаар хэмжээ авахгүй байгаа вэ? Би яагаад зүгээр л зүхтаад байна вэ? Энийг олъё.
Тэгээд аль аль талаас нь оролдож үзье. Ямар сонсогдож байна? Одоо гой сонсогдож. Шид дэмгээ өөртөө эзэн. Буруутгал мэдрэгдэхгүй байгаа үстэй. Үгүй. Харин тийм ээ ингээд л за ингээд л тэр хүн өөрийгөө буруутгах нь тодорхой. Хүмүүсээс ер нь нэг юм анзаарах юм аа. Маш өчүүхэн жижигхэн зүйл дээр жишээ нь жижигхэн элсэн сахар шиг юмыг хөдлөгчхөд маш том алдаа гаргацсан мэт тосч авах юм. Өөртөө өчүүхэн алдаа гаргах боломж олгохгүй юм шүү. Энэ харгислал биш гэж үү? Өөртөө үлдэж байгаа хүчрхийлэл биш гэж үү? Алдаа гаргачаад түүнийгээ засах гэж хичээж байгаа хүнийг өөр тоохчход авцаар яваа нэг хүнийг өөр шүү дээ. Яг алдаа гаргахыг өөртөө зөвшөөрлөж хэлдэг байна. Гэхдээ засна. Гэхдээ засахтаа бүр хитрхээ болчихдог юм бас. Сүүлдээ алдаагаа зөвшөөрөхөө болчихдог. Тэр алдааг засч яах гэдэг. Сургамжлах гэдэг шүү дээ. Тэр засах юм байхгүй гэдээ гадуур тэгдэг. Засах гэхээсээ илүү сургамж юмаа л гэж байгаа, хичээл юмаа гэдэг талаас нь хараарай л гэж байгаа хасана. Тэнгүүд хүмүүс юу гэж хүлээж авах вэ? Засна гэж үг хэрглэж болохгүй юм байна гэж боддог. Алдсан бол засна шүү дээ. Сад зүг болов. Хүний гомдоосон болвол уучлалт бай. Сэтгэлийн амар. Нэг л засах гэж, залруулах гэж. Харин гэм буруу хийгээгүй мөртлөө уучлалт гуйж байгаа бол илүү зүйц. Одоо ямар ч утга учиргүй баярлалаа уучлаарай гэж хэлдэг хүмүүс их төвхтэй байдаг шүү дээ шигтэй. Залхмаар. Тийм ээ. Тийм ээ. Утга учиртай хэлэх хэрэгтэй зү. Үнцэнтэй. Бид нар амны онцлог шиг гарч байгаа юм чинь надад хэлэгдэхэр чинь надад ямар ч үнцэн мэдрэгдэхгүй шүү дээ. Эд одоо ингээд өнөөх мөн чанарын элдв чанаруудын чинь ойлголтуудыг газар дээр бийжүүлээд ам оруулаад одоо амтай зүйлдээ энэ бодит амьдрал дээр бийжүүлээд сууж байгаа юм даа гэдэг. Энэ үнсний савыг ингээд барьж байгаа тийчээд надаас юу ч өнөөхт. Тийм ээ. Заавал бас улаан тагчгал байхгүй. Тасдаг юм уу? Газар тунагддаг байхгүй юу гэдэг. Сэнц. Дахаа ингээд авч идэг. Тэгээ корн ингээд цаахан унтраач. Гэхдээ алгатай биш. Тэр дөнгөж бууж байгаа очроо олоогүй хүнийхэн биедээ дасн зогцоогүй байгаа хүүхдээдсүүдэд хэрэгтэй. Тусламж хэрэгтэй. Лулаа тагшинаар тулаад өгөн хилээд өгөн ингээд
нэг эвтэйхэн яавал эвтэйхэн байх вэ хөө нэг санаа тавина тийм ээ. Нэг том аяг тагшин л дүүрэн цалгаагаад тий чинь нөгөө харахгүй байгаа яах юм асгад сутгаад нөгөөтгөө даахгүй хүний биеиндээ бүрэн төлжөөгүй ийм үед туслах хэрэгтэй байдаг. Над мэд уучраа олцсон гарууд бол гэдэг шиг. Яасан ч яах вэ? Энтэйгээ зурлаж цаг өрмээргүй байдаг байхгүй юу? Гол юм ал ярмаар шүү дээ тийм ээ. Одоо ярихаас ил гол юм мэдрэлцмээр байгаа байхгүй юу? Үнэндээ. Гой үг айл дуртай юм биш юм л да. Яг тэр нэг голыг чинь зохиж ороод байгаа л тэр мэдрэмж байхгүй юу? Яг нэг тэнд нэг цоорхой нэг дутуу оргиод байсан газруудыг чинь сайхан бөглөөд өгөхөөр л тэгээд нэг талархал би болоод тэндээс урсаж халгаад ороод ирдэг юм да. Хэрэггүй үг ярьж яах вэ? Шал хэрэггүй цагийн гарсан. Нэг юм байна доонж өгөхгүй тийм ээ. Тэг шал дэмий нэгнийхэн цагийг өрөөд л. Яаж байна доонж мэдэрнэ. Хүн чинь нэгнийхээ сэтгэлийг мэдэрдэг байхгүй. Юу дутаад байгааг нь мэдэрдэг. Таагаад байгаа ч байхгүй. Хүн гэдэг чинь тэгээд тэр утга учир мэдрэмжээрээ л харилцдаг. Түүнд л үгийг хэрэглээд байгаа юм шүү дээ. Тэгээд ирэхээр л үг чинь үнцэнтэй болж байгаа. Хэрэггүй шал дэмэж халчаад байвал тэгээд үнцэнгүй шүү дээ. Тасаа. Дуурч ах шиг байна даа. Чи яаж энэ дүүршинд байна уу? Байна. Сэтгэл дүүрээд мэдрэгдэж байна. Дутуу мэдрэмж байна уу яаж байна? Дутуу мэдрэмж байхгүй байна. Гоё. Дутуу байвал дутуу байна л гэд сэжүүрл асууж юм чамаас. Би бас дутууд болсон байж байна. Энэ удаа удлаа биш ээ. Жох удлаач байх. Түрүүн чамайг зүгээр л тунгааж яана шалгасан байхгүй юу? Тэнэг харагдахаасаа битээч. За, ойлголоо. Мэдхгүй болоод сурах гэж байгаа шүү дээ. Харин ч суралцахыг хүсээд тэмүүлж байгаа хүн. Сайшаалтай. Тэнэг харагдахаасаа ичээд асуухгүй байгаа хүн хин охирох юм зэгцэн. Ичхээс долоон дор. Бариад идчихгүй шүү дээ тийм ээ. Тийм ээ. Яг нөгөө эртний бариулж идүүлнэ сэтгэлгээл ажиллаад байгаа юм л да тэнд. За одоо харин тунгаа. За. Өнөөдөр яг юуны тухай энэ ярианы за Тунгаан бодлоо. Тэгээд өөртөө эзэн байх талаар, сэтгэлийн талаар өөрийгөө буруутгах өвдөлт бол ингээ ахиж дэвших боломж гэдэг зөндөө зүйлүүдийг бодлоо. Бодит байдлыг боддоор нь хүлээж аваад энэ ингэсэн мэн тэгвэл энэ дээр нь ийм шийдлүүдийг олоод хийж болох юм бэ гэхгүй
би яг өөр дээрээ бодсон чинь ийм болцсон байна гэд өвдөлтөө хараа шаналаад байдаг гэсэн юм байна. Боломж гэдгийг мартаад байдаг. Тэгээд нэрэл хайсан хариултуудын хариулт надад байгаад байдгийг тэгсэн мөртлөө бас гаднаас ингэж хариулт хайж яваад идэг. Зөвлөлтөө тэрийг нөгөө өнцгөр одоо юу гэж хэлэндээ би ингээ мэдрээд байгаа. Тэг яг хэлэх гээд нэг буруу зөв гэж байхгүй алдаж оноод суралцаад байгаа зүйл дээр ахицаа харахгүй алдаа хараад яваад идэв. Ахицаа харах юм бол засаад яваад байгаагаа анзаарч харах юм байна. Энэ бүгдийг анзаарч харнаа л гэдэг нь тэр харах хараа тэлж байгаа ухаан суугадагийн шинж юм байна. За ерөөхдөө л өөртөө эзэн байх тухай. Тэр мөн чанартай эзэн байх. Эзэн гэдэг чинь захирахын нэр биш. Тэр мөн чанарынхаа үндсэндээ тодлох. За тэгээд тунгаан эцтэй тунгаан гэдэг чинь нөгөөх ажиглаад л юмнаа л гэсэн үг тийм үү? Тийм ээ. Таадала. За ус. Баярлалаа. Ялгалаа.